асуултаа тавь. За баярлалаа. За мадажхан хөгжлийн бодлогыг тодорхойлох томоохон хуулийн төсөл орж ирлээ гэж бодож байна. Тэгээ энэ хуулийн төслийг бол дэмжиж байна. За энэ мал махтай холбоотой ялангуяа энэ мал махыг гадагшаа хийх сурталчилах асуудал бол энэ хуультай амин чухал холбоотой. За гадагшаа мал махыг экспортлоход хамгийн чухал асуудал бол Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн байгаа. 2013 онд Монгол улс шүлхийн 50 бүс болохоор Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьсан байдаг. За хүсэлтийн хариуд улсын мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах талаар одоо зөвлөсөн байдаг юм аа. Тэгэхээр одоо улсын мал эмнэлгийн тогтолцоо бол энэ хуулиар одоо сайжруулах гэж бодож байна. Гэхдээ та нар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай хэр холбоотой ажиллаж байгаа гэсэн нэг ийм асуудал байна. За улсын мал эмнэлгийн албыг одоо бол хөдөөжихөн яамны бүтцэд бол агентлагийн хэлбэрээр явж байгаа гэж үздэг. Гэхдээ доороо хөл байхгүй. Бараг нэг яамны газрын хэмжээнд асуудлыг ярьдаг, шийддэг. Бараг бодлогын чанартай асуудал бол гардггүй гараад одоо ажил болдгоо ийм асуудал явагдаад байгаа. За одоо аймаг суманд мал эмнэлгийн албыг байгуулснаар хөлтөө болж байгаа юм шиг байна. Гэхдээ сумын хувьд үзэхэд хөдөөжихөн нэг л мэрэгжилтэн байгаа шүү. Нөгөө 2 хүн, 3 хүн байдаг. Нөгөө 2 хүн зүгээр одоо нэг нөхрийг цалинжуулахыг тавьчихсан байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын бодлогын туршилт ярьдаг агентлагийн хэмжээнд аваач ямар одоо асуудал энэ хуулийн дээр байна гэдгийг бас хэлж өгөөрэй. За уул уурхай мал аж ахуй хөгжсөн олон орны туршлагаас бол үзэж байхад ялангуяа би Австралийн туршлагыг одоо нэлийн бас судлууллаа. Тэгээ мал эмнэлгийн түргэн тусламжийн үйлчлэгээ гэж байдаг юм байна. Ерөөсөө хүний эрүүл мэндийг хамгаалдаг нөгөө түргэний машин эмч гэдэг шиг ийм албыг одоо байгуулж болох уу? Одоо нэг өвчний голомт хэлэрлээгээд яваад очтол нэг баахан ажлын хэсгээд хүмүүс очдог. Мэргэжлийн бас баахан хүмүүс давхад очдог. Үнэхээр тэд нар өөрнөлөө үзүүлж байгаа юм уу? Тэрнийхээ оронд мал эмнэлгийн түргэн тусламжийн алба байгуулчих юм бол очоод за нэг 2 хоньны одоо амнаас нэг шүлсгөө ажиллах их тэрнийг чи имжилчил буцаад авах гэдэг шин. Ийм бас туршлага байдаг юм байна. Энэ тал дээр бас та бүхэн юу бодож байна гэж. За энэ засгийн газрын агентлагуудын хоорондын харилцаа одоо хэр байна? Урдсан сэргийлэх хяналттай байх энэ чигүүрэг энэ хэр тусгагдсан бэ? Би бол одоо засгийн газрын хэмжээнд Монгол төрийн хэмжээнд бодлого ярьдаг одоо томоохон агентлаг байгаасаа гэж үзэж байгаа учраас энэ асуултыг асууж байна. Баярлалаа. Сэргэлийн сайд хариулъя. За Батнасан гишүүний асуултанд хариулъя. За энэ улсын мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах энэ чиглэлээр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай хэр холбоотой ажиллаж байгаа вэ гэж асууж байна. За бид бол байнга холбоотой ажиллаж байгаа. За манай мал эмнэлэг үржлийн газар бол бараг өдөр тутам заавар зөвлөмж авч хамтарч ажиллаж байгаа. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж чиглэлүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ер нь одоо бас гол бодлого үйл ажиллагаа чиглэлээ тодорхойлж ингэж ажиллаж байгаа. За сумын мал эмнэлгийн тасгийн төвшөнд бол бас онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа гэдэг таны саналтаа бол бидний санал нэг байгаа. Ер нь бол мал эрүүлжүүлэх, малын эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээний асуудал хаана хүндэрч байгаа вэ гэвэл сумандаа хүндэрч байгаа учраас энэ рүү бол бид гол анхаарлаа тавьж ажиллана. Уул нь болж өгдөг бол төсөв мөнгө маань хөрөлцдөг бол баг болгон дээр ядах та нэг малын баг эмчтэй баймаар байгаа юм. Тэгээ нөхцөл бололцоо боломжоо бид бас харгалзаж төсөв мөнгө харгалзаж ихний байдлаар бол ингээд сумын мал эмнэлэгтэй эмчээс 2 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулахаар ингэж тооцоолсон байгаа. За мал эмнэлгийн үйлчилгээний хувьд бол мэдээж хэрэг манай мал эмнэлгийн байгууллага ингээд тусдаа болоод босоо тогтолцоотой болоо явчих юм бол бид бүтэц зохион байгуулалтынхаа төвшөнд болвол энэ мал эмнэлгийн түргэн тусламжийн албыг байгуулад хурдан шуурхай үйлчлэгийг үзүүлдэг энэ ажлыг бол зохион байгуулж болно гэж найдаж байна. Тэгээд ер нь энэ хуулийн ажлын хэсгээр бас таныг орж ажиллах байх гэж бодож байгаа. Тэгээд энэ чиглэлээр бол бид бас санал зөвлөмжийг авч ажилланаа. Ундрмагш асуултаа асууя.